21-р их хурал бол маргааш болох гэж байна. Энэ үйл явдалтай одоо холбогдуулаад бид зочноо урьсан байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал дүүрнийг бид студид орсон байна. Өдрийн мэнд хүргэе, урилга хүлээсэн баярлалаа. Маргааш бол одоо 21-р их хурал болох гэж байна тийм ээ. Таны хувьд онцлог нь юу вэ гэхээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд энэ үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд гүйцэтгэх захирлаар ажилласан гэдэг одоо онцлогтой байгаа. Ер нь одоо өнгөрсөн 4 жилийн хугацаанд та яаж ажиллаа одоо дүгнэж хэлэх юм бол. Тийм, маргааш үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын одоо ээлжид их хурал болно. За тэгээд их хурлаар бол удирц зүйлийн цаашдын 4 жилд энэ танхимыг хувийн хвшлийн одоо манлайлал үзүүлдэг энэ бодлогыг тодорхойлдог байгууллагыг хэн удирдах вэ? Ямар компаниуд удирдах вэ гэдэг сонгуулийг хийдэг. За удирц зөвлөлийн 75 компанийг сонгоно. Тэгээд үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийг сонгодог ийм сонгуул байгаа. За одоогоор нэг идэвхтэй танхимын одоо бүртгэлтэй 5500 сайн дурын гишүүдээс одоогоор нэг 2000 компани ер нь бол ийм идэвхтэй ажиллаж танхимын үйл ажиллагаанд оролцож явдаг. Үүнээс 1200 татраа төлөөд одоо энэ их хуралдаа оролцсон гэсэн ийм бүртгэл одоо 9 сарын 15-наар хаагдаж мандатуудаа авсан байгаа. За өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол мэдээж хэрэг өнөөдрийн бидний нийгэмд юу бизнесийн орчин, эдийн засгийн орчныг сайжруулахад юу дутагтаад байна вэ гэдэг гол том судалгааг хийсэн. Бидний зорилго бол танхимын нөлөөллөд хийлээ, гишүүжлийнхэн тоог нэмээ, энэ чинь сайн дурын үндсэн дээр гишүүдэд зориулсан байгууллага, анх байгуулагдаж исэн үеийг бодох юм бол одоо Монгол улс анх Монгол танхим байгуулж явах үед ердөөсөө 600-700 компани байсан бол одоо 30-40 мянган компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Ийм нөхцөл байдалд танхим ерөөсөө тухайн үед 3 мянган гишүүнтэй байсан. Тэгэхээр үлдсэн тэр 30-40 мянган компани үзэл бодол, мэдээлэл хаана байгаа, ямар нэгэн харилцаа холбоогүй төр зэсэг тэднийг ойлгохгүй, хаана хинүүр дамжуулж төр зэсэгт үзэл бодлоо илэрхийлэх нь ойлгомжгүй байсан учраас бид нар нөлөөлөлт илийг гишүүнчлийнхэн тоог нэмэгдүүлээ. За идэвхтэй үйл ажиллагаа явуулъя. За ялангуяа төр засагт одоо төр засгийг одоо зүгээр нэг шүүмжлээд бусадтай адил шүүмжлээд попроц суух биш. Яг бодтой судалгаа дээр гарсан мэдээлэлээр хангаж өгч зөв шийдвэр олоход нь одоо судалгаа гар хангаж өгье гэдэг байдлаар судалгааны хүчин чадлаа нэмэгдүүлж ингээд ажилласны дүнд бол одоо эдийн засгийг эрчимжүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүнээ 2 дахин өсгөх иж бүрэн дэлгэрэнгүй төлөвлөгөө үндэслэл судалгааг одоо 2019 онд гаргаж өгж төрийн 3 өндөрлөг танилцуулж юуны эхлэл нь болгож одоо бүх төрлийн тооцоо судалгаануудыг гаргаж өгч байсан. За ингээд 2019 оны сүүлээр ковидын цар тахал эхэлсэн. Яг бид нар ажиллаа аваад 6 сараар эхэлсэн. За энэ байдал нөхцөл байдалд мэдээж хэрэг хамгийн түрүүнд хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд чухлаас учраас хүнсний хангамжийг импортлогч компаниудаар хэрхэн зохион байгуулах уу гэдэг одоо ийм зохион байгуулалтын илүү уян хатан ажил руу яаралтай орж ажилласан. За яг энэ үеэр бол одоо гол онцлог нэг ихний одоо хийсэн ажил гэвэл одоо 30 мянган хонь хят улсын хятадын ард түмэнд бэлтгэх санаачлалыг одоо үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас манай багаас гарч тухайн ерөнхий сайд хөрсөх дарахад хүсэлт өгж байлаа. Ингээ хятадын ард түмэндээ тусалж дэмжиж дараа нь эргээд Монгол махаас сурталчлаад экспортоо хөгжүүлэх юм бол биднэрт илүү ашигтай байх юм байна, илүү хэрэгтэй байх юм байна. Энэ одоо тусалчи дараа нь экспортлоё гэдэг энэ саналыг өргөж байсан. Тэр үед бол нэг малчин өрх нэг хонь бэлгэлээ буюу 300 мянган одоо малчин өрх байгаа юм чинь 300 мянган хонь бэлгэлээ гэдэг ийм санаачлага явж байлаа. За ингээд дараа нь бол энэ санаачлага бол ер нь аль тэр үедээ биелээ болж ирсэн. Ерөөс маш богино хугацаанд 2 сарын 14-нд энэ тухай бид нэр Оросд очиж хүнсний хангамжийг бид нэр хэрхэн яаж тасдуулахгүй байх вэ? Оросоор дамжуулж авах юм бол тээвэр логистик яаж авах вэ гэдгийг худалдаа аж үйлдвэрийн танхим Орос улсад очиж одоо тээврийнхэн болон хүнснийхэнтэй ярилцаж одоо манайх урдаас гэлээ хаацсан учраас Оросоор дамжиж авбал яаж бид нар авах вэ гэдэг баталгаажуулаад за энэ хооронд хугацаанд бид нар ярилцаад бол 2 сарын 14-нд байсан 20 оны ярилцаад ер нь энэ малчин өрхөө бид нар Оросыг ядарч явах үед нь адуугаар тусалж байлаа дайнд нь тийм ээ хятадыг ядарч явах үед нь бас нэг малчин бүр нэг хоноор тусалчих гэдэг ийм санаачлагыг гаргаад 2 сарын 17-нд их хурлын дарагтаа уулзаад 2 сарын 17-нд ерөнхий сайдад одоо энэ санаачлагаа саналаа хөргүүлэхэд 2 сарын бараг 20-нд нь байна уу Монгол улсаас тухайн ерөнхийлөгч очиад гартуулж исэн юм бас юм оновчтой алхам болж исэн. За энэ бол цэвэр танхимын санаачлага. За дараа нь бол юу болсон бэ гэхээр хөл хориод тогтоосон Монгол улс хамгийн өндөр хөл хориод тогтоосон улс болсон. Тэгэхээр энэ үед ажлын хүмүүс иргэд ажилгүй орлогогүй болж байгаа бол энэ ажилгүй дэлхийд даяараа бол тэр нөхөн төлбөр тийм ээ эсвэл ирж байгаа төлбөр тооцооны дарамтыг нь багасгах ийм ажлууд хийгдэж ирсэн. За яг үүний дагуу бол
хэрхэн хаанаас яаж эхлэхээ бол бас төр зүйн онцгой байдал дээр нөгөө эрүүл мэнд дээр илүү анхаарад яг нөгөө тухайн хүний амжиргаа нийгмийн асуудал дээр бол санаа зовхон бага байсан. Тэгэхээр яг тооцоолыг гаргаж өгөөд аль салбарт аль компанид хичнээн хүн ажиллаж байна. Энэ ажлыг хаас зогсоосноор хичнээн хүн ажилгүй болж байгаа гэдэг наривчилсан одоо тухайн бизнесийн салбарыг компаниудыг 660 төрөл ангид хуваагаад тэр болгон дээр хичнээн хүн ажилгүйг яг цалин орлогогүй суух гад байна. Хичнээн хүн түрээсийн байранд амьдарч байна гэдэг тооцоолыг гаргаж мэдээлэл гаргаж өгөөд бүгдийн хооронд нь ерөнхийлөн 3 хэсэгт ангилаад улаан улбарчаар ногоон хэсэгт ангилаад ингээд та нар яг энэ үйлдэлийг хийснээр ийм хүмүүсийг ажилгүй болгож байна. Тийм болохоор тэтгэр улсуудын одоо тог цахилгааны зардал болон түрээсийн зардал за компаниуд дээр бол ялангуяа компаниудаас ирж ирсэн санал бол нийгмийн даатгалын шимтгэлийн том дарамтыг одоо төр зурдаа болж өгөөч гэсэн. Энэний дүн дээр бол нийгмийн даатгалын шимтгэлийг одоо компани харгалзахгүйгээр анх бол засгийн газар буцаагаад хариуд байж байгаа юм л да. Энийг ерөөсөө зөвхөн том компаниуд л хий, жижиг компаниуд энийг оролцуулмаар байна гэдэг. Тэгэхээр үгүй яг л бүгд л адилхан байх хэрэгтэй гэдгээр яваад тэгээд нийгмийн тэгээд бид нар бол тухайн үед эзэнгүй ажлын байр гэдэг одоо ийм сошиал чагсаал ялангуяа хотын төв талбай дээр бид нар хийж одоо эзэнгүй баг зэрэгслэр одоо хангах замаар байршуулах замаар бид нар хийгээд ингэснээр нийгмийн даатгалын шимтгэлийг одоо бүрэн чөлөөлж байлаа. За мөн тог цахим одоо компаниуд ирж байгаа түрээс тог цахилгааны зардлыг одоо бууруулах асуудлыг дэвшүүлээд энэ дээр бол харин төр зүйн яралт арга хэмжээ аваад бүх нийтээр нь одоо төрөөс дэмжих юм зүйлүүд хийж байна. За үүний дараа бүгд эрүүл мэндтэй зуралдаад байж явах үед за энэ чинь хизээ нэгсэг дуусах юм байна. Тийм ээ? Идэх юм байна. За тэгвэл тэрний дараа бид нар эдийн засгийг яаж сэргээх юм бэ гэдэг асуудал руу тухайн үед бол онцгой байдал төр зүйн бол тэр тухай бодох ерөөс ямар ч хөрөгүй байсан. За үүнийг бол бид нар яг тэр үеэр төрүүлж судалгаа хийгээд за тэгээд их сэргэлт гэдэг санаачлалыг бол засгийн газарт танилцуулж за ерөөс ковидын дараа бүгдээрээ нэгэнт одоо бүгдээрээ хямарсан гүнзгий хямралтай байгаа юм бол огцом өсгөх байдлаар их сэргэлт гэдэг санаачлал хийя гэж одоо саналыг бол улаан танхимаас гараад хэвлэл мэдээлэлээр нэлээд одоо сурталчилж таниулж байсан. За энэ үед бол манай эдийн засгчид онолчид бол юу гэж ярьжсэн гэхээр энэ бол V хэлбэрийн оноолт эсвэл бол Nike swoosh хэлбэрийн одоо өсөлт болно. Өөрөөр хэлбэл эдийн засаг унчаад буцаад ингээ босно гэдэг байсан. Гэтэл дэлхийд даяараа бол үгүй ээ. Босохдоо баячууд нь илүү томорч, ядуучууд нь одоо улам дордож одоо ингээд К хэлбэрийн өсөлт болох нэ гэдэг. Энийг бол анх санаачлан гаргаж энэ баян ядуугийн заагч нь улам холдох гэдэг байгаа шүү. Энийг л онцгой анхаарах хэрэгтэй гэдэг их сэргэлтийн гол санаачлалын байсан. Одоо үзэл байсан. Тэгээд энэ бүхэн судалгааг хийж энэний үндсэн дээр одоо төр засгийн одоо гол түвшиг нь болж, гол тулгуур баг нь болж, одоо гол зөвлөгч нь бол зөв мэдээлэлээр хангах энэ зорилгоо хэрэгжүүлж ажилласан. За тэгээ сүүлийн үед бол ялангуяа уул уурхайн бус экспорт одоо уул уурхайн баялаг одоо жигд бус хуваарлагдаж байна. Офшор данс руу саарл эдийн засгийг үүсгэж байна. Эдийн гар дээр очихгүй байх гэж их ярьж байна. Ялангуяа гол амжиргаа залгуулдаг байсан манай одоо уул уурхайн баялагын бүгд дээгүүр хаагаад иччихээр эн чинь юу вэ штэ аялал жуулчлал чинь гол одоо амжиргаа залгуулж исэн салбар байсан. Гэтэл ковид үеэр унсан. Тэгэхээр уул уурхайн бус экспорт буюу одоо Монгол улсын гол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоор онцгой анхаарах энэ одоо уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх экспорт гэсэн хөтөлбөрийг одоо санаачлаад ингээд хэрэгжүүлээд явж байгаа. За энэ хугацаанд болвол одоо энэ уул уурхайн бус экспортын дээр ажиллаж байсан ноолор мах самар одоо энэ бүгд одоо хууль бусаар гардаг одоо бүртгэлгүй гардаг ийм одоо том хулгай явагддаг гэх юм уу. За энтэй бол тэмцэж эхэлсэн та бүхэн мэдж байгаа хэрэгэд. За тэгээд бол энэ ченжүүдтэй бол томоохон ийм дайсагналыг бий болгосон. Өнөөдөр ч гэсэн энэ одоо танхимын удирдлагыг сонгохын асуудалд ченжүүдийн нөлөө бас ороод нэлээд одоо эсэргүүцэж одоо тийм өөрсдийнх нь хуучин байснараа л байхыг хүсэж штэ эдэр чинь тийм ээ. Тэгээд энэ бидний хийж байгаа ажлыг бас үгүйсэх няцаахыг оролдож байна. За энэ хугацаанд юу хийсэн бэ гэхэлэр би одоо эргээд бодохоор 2019 онд анх танхимын гүйцэтгэлээр сонгогдож байхдаа тухайн үед бас компаниудынхаа өмнө сонгуульд оролцоод сууж байхдаа ингээд тэн дотор сууж байгаа улсууд харахад яг дөрвөн компанийн л асуудлыг ойлгож ирсэн. За эдгээр компани ийм асуудал байгаа. Би өөрөө бизнес салбараас гарч ирсэн, ажилтан байж үтсэн, ажил олгогч байж үтсэн, банкнд захирал хийж үтсэн, төрийн байгууллагад зөвлөх хийж үтсэн, төрийн өмчт компани тузад байж үтсэн учраас бизнесийн бүхэл харилцаанд орж үтсэн туршлагатай байсан. Гэтэ би яг нарийн ойлгож ирсэн дөрвөн компани асуудлыг л ойлгож ирсэн бэл. Одоо бол энэ хугацаанд 4 жилийн хугацаанд би маш олон компани зовлон жаргалаа ярилцсан. Энэ болгоныг тэмдэглэж аваад энэ болгоныг санал
төлөвлөгөөнд тусгаж төр засаг төвжсэн болохоор өнөөдөр би одоо энэ 400,000 компани асуудлыг одоо би ойлгодог. 4,000 компани асуудал одоо шийдвэрлсэн нь хэд байх вэ? За нийт одоо удирдах зөвлөлийн хурлаар оруулаад батлуулаад ажилласан саналууд гэвэл 56 саналыг одоо 56 шийдлийг одоо засгийн газарт хөргүүлж энэ тодорхой шийдэл төрж явсан байна. Тэгэхээр одоо дор хаяжил 56 ерөнхий том асуудал гэсэн үг шүү дээ. Энэ бүч үр дүнгийн танхим хэдийгээр 2000 одоо 5000 гаруй гишүүнтэй ч гэсэн 2000 идэвхтэй байдаг ч гэсэн гарсан үр дүнгийн ажлынхын үр дүнг 30-40 мянган компани бүгдээрээ хүртэж байдаг. Тийм болохоор бидний өмнө хариуцлага их. Одоо энэ дээр бол ямар нэгэн юм одоо улс төржөөд попродох шаардлагагүй байхгүй. Яг л тухайн компанид энэ бизнесийг нуруунд дээр өөрж явж байгаа, хувийн хвшлийг нуруунд дээр өөрж явж байгаа энэ чинь одоо сая хүний ажлын байрыг бий болгож байгаа салбар шүү дээ, хувийн хвшлийг гэдэг чинь. Энэ сая хүний ажил амьдралыг залгуулж байгаа энэ салбарын зовлон жаргалыг бүгдийг сонсоод ойлгоод тэмдэглэж аваад ажлын төлөвлөгөө болгоод одоо зүгээр нэг хоосон яриа биш болгоод ингэж ажилласан. Тэгэхээр энэ бол олон нийтийн ажил, олон нийтэд зориулсан ажил. Энд хувийн амьдралаа хойш нь тавих хэрэгтэй. Хувийн тэр нэг амбицаа хойш нь, улс төрийн хойш нь тавиад яг л энэ компаниудад юу болохгүй байна, ямар асуудал тулгарч байна, тэрэн дээр нь одоо ажиллаж ирлээ. Тэгээ энийг одоо мэдээж хэрэг цааш дөрвөлжлүүлээд одоо явах одоо хатуу бат итгэлтэй байна. Тэрний юу гэхээр энэ нэг сандал суудалтай зууралдаад байгаа даа биш л те. Дараа жил чинь одоо үндсэн хуулийн шинэ өөрчлөлт орчихсон 126 гишүүнтэй парламент бий болох чинь цоошин нөхцөл байдал болох чинь улс төр хаашаа явахыг хинч мэдэхгүй байна. Нөгөө хэрхэн явахыг балхачив таашгүй гэдэг шиг одоо бүр альч намын улс төрч дарахын дээр өөртөө итгэвтэйгээр за яг энэ чиглэлээр бид нар хөгжиж чадна, хин чиглэлээр явж чадна гэж мэдгүй. Яг л бид нар ч бас геополитикийн онцгой нөхцөл байдал байна. За гадны нөлөөллүүд их байгаа юм нөхцөл цоошин нөхцөл амьдрах гэж байгаа. Тэгэхээр ядаж энэ эдийн засгийн гол одоо нурууг тийм ээ бас хамт үйлчлж явж байгааг үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим маань бизнесийн төлөөллийн байгууллага нь тогтвортой байя. Тэгээд энэ шинээр бүрэлдэх парламент, шинээр бүрэлдэх засгийн газарт бүгдийг нь одоо бидний хийж өдийг хөтөл олж ирсэн ололт амжилтаа тайлбарлаж өгөх хэрэгтэй юм байна. Зөвөр ойлгуулж өгөх хэрэгтэй. Ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Одоо жишээ нь энэ компаниудын зовлонгийг чинь ойлгохын тулд одоо за бараг 900 хоног зарцууллаа шүү дээ. Ковидын 2 жил, геополитикийн 1 жилийг ингээд нэмэх юм бол 900 хоногт энэ компаниудын зовлонг сонсож ирлээ. Бүх компаниудын зовлон төсөл байдлыг ойлгож энэ дээр дүгнэлт хийгээд судалгаа хийгээд төрөлсөд танилцуулж ирлээ. Одоо шинэ хүн гараад ирвэл дараа жилийн шинэ нөхцөл байдал энийг чинь надтай адилхан ойлгох гэж дахиад 900 хоног зарцуулна шүү дээ. Бид нар тийм хугацаа байхгүй. Өнөөдөр өмнөх одоо 900 хоног чинь бас нэг учиртай 900 хоног байсан болов. Одоо дараагийн 900 хоног хугацаанд бол мэдээж энэ ковидын одоо цар тахлын үе бол мэдээж одоо хувийн хвшлийнхэнд бол баш хүн дээр нөлөөсөн. Энэ дээр бол бас үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бодтойгоор ажлууд хийсэн гэж та ярьлаа тийм ээ. Ер нь одоо энэ үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гол үндсэн чиглэл бол мэдээж энэ төр хувийн хвшлийг хоорондын уялдааг зангидах гэж ойлгодог. Тэгэхээр ер нь үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг цаашдаа хэрхэн яаж хөгжүүлж энэ хувийн хвшилд одоо бид нэр сайнаар нөлөөлөх ёстой. За хувийн хвшил одоо хөгжиж мэдээж Монгол улсын эдийн засаг. Монгол улс бол зах зээлийн эдийн засагт шилжээд ер нь төлөрсөн төлөөт эдийн засаг буюу социализм хуучны хэлдгээр бол бид нар зохихгүй юм байна, боломжгүй юм байна. Энэ ч мухард орд юм байна гэдгийг 90 онд ойлгосон. Ойлгоод бид нар зах зээлийн эдийн засаг руу шилжсэн харилцаанд. За ингээд явж байгаад мэдээж хэрэг чинь зах зээлийн харилцаа гэдэг чинь тодорхой төрлийн оролцоо байх хэрэгтэй. Ялангуяа бид нар чи хүүхдэн улс, тийм ээ, иргэнэ ажилгүй орлогогүй болсон иргэнэ бид нар халамжлах ёстой. Тодорхой хэмжээгээр бид нар чи гудамжинд ороод хайчих болохгүй. Тэгэхээр төрийн оролцоо бол байна. Энийг бүгдээ ойлгож байгаа. Төрийн оролцоо хаана байх вэ гэдэг зааг хин заах вэ гэдэг үүнийг тодорхойлоход оролцдог нэг гол субъект бол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим мөн. Өөрөөр хэлбэл энэ бүх юм чи эргээд нөгөө бид нар социализм руугаа буюу төрөлсөн төлөвлөгөөд эзэсгээ бүх юмыг төр хийдэг систем рүү сүүл үед явж гин гэж одоо ярьж байна. Тэгэхээр энэ төрийн оролцооч хаана очиж зогсох хэрэгтэй юм бэ? Ингээд л улс төрчид нь эрх мэдэлд хүрсэн улсууд нь улмал томроод ингээд хязгааргүй томроод хаан шиг болоод суух хэрэгтэй юм уу? Ван ноёдуучиг болох хэрэгтэй юм уу? Нэгнийх нь өрөөнөөс 7 тэрбум тэ төгрөг ингээд гарч идэг ийм тогтцооч ингээд үргэлжлээд тилээд явах юм уу? Эсвэл бол хаан ихтэй хүрээ зогсох хэрэгтэй юм уу? Төлийн улаан заг хаана байгаа юм гэдгийг тодорхойлох. Энэ чинь их нарийн заг. Амархан шууд хин нэг нь хэлчихгүй. Хин нэгэн дурын одоо математикийн загварчлал үүсгээд эсвэл эдийн засгийн онолж гарч ирээд за энэ зүйлийг
төр хийн энэ зүйлийг хувийн хвшлийн хийж заах боломжгүй хийж нэг ингэж тэгэхээр энийг заах нэг гол субъект бол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим яалтчгүй мөн одоо жишээ нь төр хувийн хвшлийн түншлэлийн төслүүд өнөөдөр бид нэр сүүлийн үед одоо энийг нууж хаах зүйл биш л дээ чинь одоо бүгд л ярьж байгаа зүйл 12 оны одоо оюутлогоос хойш нэг ч том төсөл хөдөлсөнгүй гэж өнөөдөр зарим сайд дарга нар төр хувийн хвшлийн түншлэл гэж юу вэ гэдгийг томьёолоо хүртэл ойлгохгүй зарга нар байна шүү дээ. Төр хувийн хвшлийн түншлэл гэдгийг өөрөө нэг газараас олон улсын байгууллагаас зээл юм уу мөнгө босгоод тэгээд тендер зарлаад тендерээс тодорхой хувь аваад тэгээд хувийн хвшлэрийг гүйцэтгүүлэхээ төр хувийн хвшлийн түншлэлчтэй гэж тайлбарлаад байгаа хүмүүс байна. Гэтэл тийм биш шүү дээ. Энэ чинь бизнесийн удирдлагын нэгдүгээр курсын хамгийн эхний өдөр ордог хичээл дээр тодорхой заасан ба төр хувийн хвшлийн түншлэл гэдэг бол төр нь эрхийг нь өгөөд элдв хязгаарлалт тавихгүйгээр бүх эрх үйл ажиллагаа чөлөөт явуулах эрхийг нээж өгөөд гэрээ байгуулад хувийн хвшин өөрөө мөнгө босгоод зээлээ аваад хариуцлагаа өрөөд хэрэгжүүлдэг төслийг төр хувийн хвшлийн түншлэл гэж тодорхойлж байгаа. Энэ дэлхийн нийтийн хандлага манад харин эсэргээр төр өөрөө энийг хийнэ гэдэг юм. Тэгэхээр энэ заагийг чинь одоо бид нар зааж өгөх гээд байна. Дараа жил одоо цоо шин нөхцөл байдал бидний амьдарч үзээгүй 126 гишүүнтэй цоо шин парламент үндсэн хууль өөрчлөгдсөн. Ийм нөхцөлд дахиад юу ч болох юм бэ? Хаашаа нь ус төрчин амирх юм бэлээ. Тэгтэл энэ дээр нэг популист юм уу хин нэгний салбартаа эсвэл нэг бүлгэлийн гар хөл. За ялангуяа өнөөдөр танхим нэр дэвшиж байгаа улсууд маш их койнчд байна. Койн гаргаж исэн улсууд байна. Тэгэхээр ч одоо танхим дээр ирж койн гаргах гэдэг юм уу? Би бас ойлгохгүй. Тэгэхээр нөгөө улс төр маань хаачих гэдэг нь тодорхойгүй бид нэр харанхуй байдал руу явж хахад харанхуугаар одоо тий өрөөр орох гэдэг нь шүү дээ. Тэгэхэд бид нар бэлтгэлгүй бас ингэж дагаж намирсан, улс төрчсөн, карьер хөөсөн ийм хүн ядч энэ удаадаа боломгүй байна л гэдэг ийм манай удирдлагын баг бол ийм хатуу байр суурьтай байгаа учраас энэ удаадаа бид нар буураа сахиж үлдээд шинээр үүсгэх төр засагт Монголын эдийн засаг чинь ийм байдалтай явж ирсэн шүү. Одоо компаниудын нөхцөл байдал ийм байдалтай байгаа шүү. Жаргал зовлонгийн бид нар 4 жил бүгдийг хамтдаа туулаад мэдээд төлөвлөгөө болгоод гаргаад ирлээ. Тэгээд та нар ийм байдлаар л ажиллавал өнөөдөр хамгийн бага эрсдэлтэйгээр бид нар шинэ нөхцөл байдал дасан зохицох нэ гэдгийг л тайлбарлаж өгөх. Адгийн наазах нь ийм л одоо зорилгыг агуулад байж байна. Ялангуяа эн чинь энэ танхимын ажил гэж олон нийтийн ажил. Энэ нэг хувь хүний одоо өөрийгөө дүүлгэх гэсэн юм уу эсвэл нэр хүндийг нь ашиглаж олон танигдах гэсэн одоо ийм зорилготой байж болохгүй. Хувийн амбицаа, хувийн амьдралаа хажуу тишин тавиад тэгэл яг л олонний төлөө хийх ёстой ажил. Эннийхээ онцлогийг бас энэ нэр дэвшигч нар сайн ойлгосоо гэж бодож байна. Маргааш одоо их хуралд 1200 орчим хүн бүртгүүлсэн ингээд таарж байна тий. Яг санал өгөх өмнө нь одоо хичнээн хүн байгаа вэ? Одоос удирдах зөвлөлийн гишүүдээ ерөнхийлөгчөөс гаднаас тодруулна гэсэн. Удирдах зөвлөлтнүүд бас хичнээн хүмүүс байдгийн хичнээн хүмүүс шинээр томилогддог. За 9 сарын 18-наар буюу өчигдрөөр нэр дэвшүүлэлт юу өндөрсөн байгаа. За ингээд 13 хүний нэр дэвшигчийн материал ирсэн. За удирд зөвлөлт 51 компани Улаанбаатар хотоо сонгогдох ёстой, 21 компани хөдөө оромтгоо сонгогддог. За Улаанбаатар хотын 51 компанид 99 компани саналаа өгсөн байна. Ингээд эхлээд их хурал дээр тайлангаа өмнөх 4 жилийн тайлангаа тавиад юу яана удирд зөвлөлөө сонгоно, удирд зөвлөлийн 51 компани сонгоно, үүний дараа үндэсний танхимын ерөнхийлөгчөө сонгоно. За ийм л дараалтаагаар явна да. Бидний ярилцах цаг өндөрлөгч чинь тэгэхээр сүүлийн асуултыг танд үлдээе. За өнөөдөр энэ бас хэвлэлийн баг хурал хийгээд Алтан дорнод компани захирал оюун цацрал за хуучин танхимын Дэмбэрэл даргын одоо түнш байсан оюун тэгшгээ танхимд ажиллаж исэн хүн за мөн Койото компани Бямсаахан гэдээ бас нэр дэвшиж байгаа. Энэ гурвын хамтарсан юм гомдол гарсан байна. Тодорхой хэмжээний гүйтгэлгийн шинжтэй, харлуултын шинжтэй юм мэдээлэл гарсан байна. Үүн дээр бол бид нар албан ёсны няцаалт өгсөн байгаа. Энийг танхимын сайтаар дамжуулан байршуулсан байгаа. Та бүхэн няцаалтыг энэ тайлбарыг хараарай. Тэгээд өнгөрсөн 4 жилийн хугацаанд удирд зөвлөл маань нийт 26 одоо хуралдсан байна. Хэрв ямар нэгэн байдлаар би буруу алдаатай зүйл хийж байсан бол 26 одоо намайг солих юм боломж нь байсан. Гэвч одоо дүүрэн сайн ажиллаж байна гэдэг байдлаар одоо дүнэлтээ өгөөд өнөөдөр 4 жилийг амжилттайгаар одоо үтсэн байна. За баярлалаа маргааш ажилтнаа амжилт хүсье. За. Эрхэм үзэгчдээ хангарт студиэс зочинтой харилцлаа. Маргааш бол Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 21-р их хурал болох гэж байна. За их хуралд ерөнхийлөгчд одоо нэр дэвшиж байгаа Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг гүйцэтгэх захирал дүүрэн студиэд бид урьлаан анхаарлаа хандуулсан баярлалаа.